үндэсний эрхчлөөний тэмцэл ардын хөсгөлийн өмнөх түүхэн цаг үеийн амьдрал байдлыг бол тодорхой үнний уран дүрээр үзүүлэхдээ түүхэн үннээс сэдвийг сонгож уран сайхны шинэ нээлтээр баяжуулан гаргах зохиомж уран дүрслийн онцлог байдал үг яриг сонгож шийдэх байдал цаг үе түүхэн ёс зан заншил ахуй амьдралыг бол тусгасан байдал Монгол хэлний ядуу тансгийг нэм бичсэн зэрэгээрээ давтагдшгүй онцлогтой. За өнөөдөр завтай байсан бол ингэ түүхэн өгүүлбэрээр нэрний санж аялцгаая гэж бодож ирсэн. Тэгээ амуу хатан манж Монгол улсыг эзлэхээр олон арга бодлого явуулж зарим ноёдыг бол эд өргөөр татаж мөн өвөр Монгол, ар Монгол, гаруй Монголын хооронд нь яс аялцуулан нэг нөгөөгөр цохиж их Монголын хүчийг бол сувдруулан ганхуулсаар эзэлсэн. Энэ түрэмгийллийн эсрэг ойртын галтан бушгтын хийсэн тэмцлийн тухай өгүүлдэг. Амуу хатан бол галтан бушгтын гэргий боловч одоо ордондоо суусангүй төр улсад өршөлдөх их аягнаар тань өвлөөр хамт яваад одоо тулааны талбарт унаж байна. Энэ нь бол одоо Монгол эмэгтэйчүүд эзэнээс нааш улс орныхоо тусгаар тогтнолын төлөө шин зэрэг одоо ухаан самбаа гарган тэмцэж ирсэн юм аа гэдгийг харуулсан байна. Намайг задруулсан захиавал энийг мэдгүй хүн байхгүй. Энэ сууж байгаа хүмүүс бол бүгд эрен чугуун тохиолыг бүгд уншиж танилцсан хүмүүс байгаа. Тэгэхэд бол 100% итгэлтэй байна гэдэг. Энэ төрөлд болохоор мэдээ сурвалж дамжуулдаг элчээр дуу бариулах найдвартай өвгөн зармыг бол цор сомгийн өвгөн баатар бүлэгтэй хүү шуруу гэгч умартан элчийн өвгөнд итгэлгүй бичиг захидалд итгэж чухал мэдээгээ бичгээр явуулсан нь дайсан дооцлогдсон нууцсан задарч гэр хотлоор бол аим шиг төсвөрөлт хүрч байгаа тухай өгүүлдэг. За бадарч өгүүлдэг байна. Бидний сайн мэднэ. За эдгээр гурван өгүүлэг нь бол Монгол орныхоо тусгаар тогтнолын төлөө төлсөн баатарлаг их орончдын тухай юм өгүүлэг байна. За гүнж өгүүлэг байна. Шүгүрч уня байна. За нэг мангагийн эцсийн зөвлөж байна. За эрчний түүхэн өгүүлбэрийн шүгүрч гуня Гөлөвдөө Баатар Манлай баатрын цэрэг Бадарчин гүнж бас л тэр цагийн мангаа доош нэг шүм одоо шүм ядлаж тэр цагта тэр баатрууд маань хүчин мөхсөн цагийн эрхэд алдсан бизээ. Эдгээр өгүүлбэрээс үзэхэд мах цэсэн төрсөн хүн бий гэдэг цагийн өмнө өчүүхэн ганц насных юм. За орчлонгийн мөнх цагийн дунд үүлэн чөлөөний наршиг хугацаанд ямар ч нэртэй төрөлтэй эрх мэдэлтэй явдаач гэсэн түмэндээ тавьсан гайд үүдгэр бол цагийн нэг эргэлтэд сүйдэр нь улам тод хардаж харин хүчин мөхсөн баатруудын дүр төрх тэмцэл цагт зүлгэдэх тусам улам өнгөчн гэлэлцэж тодордог юм байна гэдгийг бол харуулсан. За энэхүү түүхэн өгүүлбэрээр бол Монголын орчин үеийн уран зохиолд түүхэн өгүүлгийг бие даасан төрөл болтол нь хөгжүүлсэн байна. За өнөөдөр бид бүхний мэдэх өөрийн туяа байна. Энэ тухай амартлаа багш ихтэй тавьсан байгаа. Товчлоод. За товчлоо судлаачдын дүгнэлтээр бүгдээ. За үүнээс гадна бол 1964 онд Монгол орнд эрт удаар цагт амьдарч байсан хүмүүсийн ахуй өдрөлтийг харуулсан заан залуутай арманаа бичсэн 1972 онд ихэнх үедээ бичсэн 73 онд Сандо арманаа бичсэн